Umbrella News. Fashion show. Designer. Model. Beauty. Reclam. Coffee. Stars Fashion. Umbrella Fashion. Сайн мэцхан үзэгчтэй танд өчигдөр мэд хүргэе. Umbrella Fashion нэрийн дэлгүүрээс Umbrella Fashion нэвтрүүлгийн шинэ дугаар танд хүрэхэд бэлэн болсон байна. Манай өнөөдрийн дугаарт нэгэн хүндтэй хүн урагдсан байгаа. Тэрээр хөлийн чандад их орныхоо нэр хүндийг маш өндөрт өргөсөн. Хин гэдгийг би түр нууцлаа. Хэдхэн секундын дараа та уулзах болно. Мөн өнөөдрийнхөө fashion нэвтрүүлгээр бид загвар ертөнцийн эргэн тойронд болсон шинэ содон мэдээллүүдийг хүргэн. Мэдээж гадаад шинэ клипээр бид Beyoncé-г сонгож авсан байгаа. Учир нь тэрээр MTV Video Music Awards энэ жилийн аварцаар нэгэн сенсацтай мэдээллийг тараасан. Тэрээр хөл хөндтэй болсон. Ингээд fashion нэвтрүүлгээ эхлэе. Хэлсэн дайртан соно. Hello Mongolia, Umbrella Fashion. Because it's a very nice country. Umbrella Fashion. Ирхэн үзэгчтэй Umbrella Таиландаас бэлтгэсэн нэвтрүүлгээ 8 дугаар сарын 29-нээс эхлэн SH суугаар танд хүргэнэ. Umbrella. Савадика. Нэвтрүүлэг маань эхлэж хамгийн ихнийхээ булан хүргэе. Энэ бол манай зочны булан байгаа. Зочны буландаа бид Мисс Борголжин гурсан байгаа. Энэхүү сайхан бүсгүй маань Малайз зохион байгуулагчсан тэмцээнд маш амжилттай оролцсон. Хэдхэн дугаарын өмнө гэж хэлж болно. Тэрээр Мисс Монголиа тэмцээний оюунлаг миссээр шалгарч дүүний энэ амжилтын гараа эхэлсэн гэж хэлж болно. Ингээд Борголжин үзэгч та бүхэнтэй уулзъя. Мисс Монголиа тэмцээний оюунлаг мисс өргөмжлөлт Борголжин Малайзийн Куала Лумпур хотод болсон Miss Tourism International тэмцээний шилдэг тавд багтаж дэлхийн мөрөөдлийн гүнж өргөмжлөлийг хүртжээ. 5 ТV-ийн 60 гаруй орны сайхан бүсгүйчүүд авиас чадвар мэдлэгээс сорсон тэмцээнээс тэрээр Miss Chairman Fantasy буюу оюунлаг үзэсгэлэн гоо мисс, Miss Crowning Glory буюу алдрын титэмд мисс номинацид тэргүүн байр эзэлжээ. Борголжин бол Шанхайд хуулийн чиглэлээр суралцахын зэрэгцээ Малайзид загвармсдаг учраас тэмцээний дараа шууд Монголд ирэх боломжгүй байсан учраас богино хугацаанд нутагтаа амраад тун удахгүй буцах юм байна. Бид энэ хугацаанд дамжиж түүнийг нэвтрүүлэгт орсон байгаа. Үзэгчтэй Umbrella Fashion нэвтрүүлэг танд хүрч байна. Өнөөдөр бид нэвтрүүлгийнхээ уламжлалсаар хамгийн хүндтэй зочноо та бүхэнд танилцуулъя. Өнөөдрийн ярилцлага маань Umbrella Fashion дэлгүүрийн 2 дахь салбараас танд хүрч байна. За ингээд ярилцлага маань эхэллээ. Юуны өмнө Miss Борголжиндоо энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Монгол улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд өндөрт өргөж амжилт үзүүлсэнд юуны өмнө баяр хүргэе. Баярлалаа. Танд ч гэсэн өдрийн мэндийг хүргэе. Эхлээд 2010 оны Miss Mongolia-д ороод оюунлаг миссээр шалгарсан. Тэгээд топ 5-д нь ороод дэлхийн олон улсын мисст оролцох эрхийг аваад тэгээ Miss Tourism International-д ороод тэгээ топ 5-д нь ороод 2 номинац төрүүлчихэд ирсэн. Miss Mongolia-д хоёул хамгийн анх орж исэн үеэс ярих гэж бодож байна л да. Яг тэгвэл тэр үед бас бид тухтай ингэж уулзч чадаагүй. Тэгээд Miss Mongolia-д ороод оюунлаг мисс авч яхад хүмүүс яагаад энэ охин оюунлаг мисс авсан болоо гэж асуулт тавихгүй байсан байх гэж бодож байна. Яагаад гэвэл өөрийн чинь эзэмшдэг боловсрал сурж байгаа сургууль гэд бүгд мэдэх учраас тэгэхээр хоёулаа өөрийнхөө талаар илүү дэлгэрэнгүй танилцуулъя. Би одоогоор Шанхай хотод сурж байгаа. Шанхай хотод 3 дугаар курсын үед хуулийн их сургуулаар тэгээд ер нь хар багаас ихтэд сурсан 13 дагаас хойш тэгээд ихтэд сурж эхэлж байгаа. Тэгээд Орос сургуульд сурдаг байсан 10 жилдээ. Тэгээд хэлний мэдлэг бас арай гайгүй юм болов гэж бодсон. Бусдыгаа бодвол тэгээд оюунлаг гэдэг мисс цолыг хүрсэн болов гэж бодож байгаа. Манай сургууль янз бүрийн мэргэжил байгаа. Гэтэ хуулиараа бас нэлээд хамгаалсан их сургууль байгаа. Борголжин маань бас түр амралтаараа ирчээд байгаа шүү дээ, тий. Одоо ер нь хэдийгээр буцах юм бэ? Тийм, зундаа үйлдэл нэг эрдээ 10-нд явлаа. Тийм, танаа нэвтрүүлэгт оролцож байгаадаа баяртай байна. Тэгэхээр Борголжин гэр бүлийнхээ талаар ярихгүй юу? Багш нарынхаа талаар, найз нөхдийнхөө талаар. Яагаад гэвэл амжилт гэдэг бол
асар олон хүний хүч хөдөлмөрөөр бас бүтдэг зүйл шүү дээ тий. Гэр бүл гэх юм бол би өөрөө ихэр ихэр дагаа ихтэд хамт сурдаг. Тэгээд манай аав хоёр эрэгтэй. Тий эрэгтэй байхаа. Тэгээд ерөнхийдөө хар багаасаа тэрийг дагуул явсан дил нэг их хүн шиг л явдсан шүү дээ ихэнхдээ. Тэгээд манай ээж аав хоёулаа маш их дэмжиж тусалдаг. Ер нь ерөнхийдөө сая Miss Mongolia төрүүлснээс хойш ерөнхийдөө маш их дэмжиж байгаа. Тэгээд олон улсын тэмцээнд сая шагналаа аваад ирэхэд бүр их баярлаад одоогоор ер нь маш их дэмжиж байгаа. Надад бол зөндөө найз байгаа. Гэхдээ яг сайн найз гэвэл ихэнхдээ дандаа гадаадд байгаа. Тэгээд одоо ч гэсэн буцаад найзуудынхаа зөвлөө очлоо. Life is brilliant. My life is brilliant. My love is pure. Яаж яваад ер нь гадаад энэ тэмцээнд холбогдчихвоо. Гэхдээ яг нэг мисийн тэмцээнд орсон байхад маш олон гарц нэгддэг л дээ. Гэхдээ чухам яагаад Малайзийг сонгосон юм бэ? Яг нэг манай Miss Mongolia-д ч Miss Tourism International, Miss International хоёр тэмцээний нэг урилга ирдэг. Тэгээд Miss International-д нь болохоор төрүүлсэн охин нь явсан. Тэгээд Miss Tourism International-д нь би явсан. Тэгээд Малайзад би ерөөхдөө бас Малайз залаас явж үзэх юмсан гэж хүсдэг байсан. Тэгээд тэгээд ерөнхийдөө явна даа гэж бодож ирсэн аахгүй амралтаар. Тэс чи яг өвөл нэг урилга ирээд одоо шилмэл загвараас Малайзын тийм тэмцээн Малайзад болж байгаа тэмцээн Miss Tourism International тэрэнд явах уу гэж асуужсэн. Тэгээд боломжийг алдахгүй явсан. Тэгээд тэрнээсээ бага насныхаа мөрөдлийг бас ингэж том амжилтаа биелүүлнэ гэж бодоагүй. Гэхдээ биелүүлсэндээ маш их бахархаж байгаа. Малайз хүмүүс ерөнхийдөө айгүй найрсаг хүмүүс идэм байлээ. Гэхдээ тэнд ихэнхдээ дандаа гадаадын хүмүүс бидэртэй ажилласан. Малайз хүмүүстэйгээ бас яг тэгээд сайн ажиллаагүй. Гэхдээ ер нь надад бол нэлээд таалагдсан. Аз гэхэд ер нь тийм уулан дээр амьдраад байгаа юм шиг санагдсан шүү. Манай монголчин бол дандаа ингээд тийм тал газар тий. Малайз болохоор ингээд зам нь хүртэл ингээд нэг уул дээшээ өксөж байгаа юм шиг ийш тийш ингээд тэгээд энэ тэндгүй юм нэг одоо ногоо модцод ингээд амар тийм яг л нэг юм ой модон дотор явж байгаа юм шиг санагдчихсэн. Тэмцээнд бас оролцсон одоо өрсөлдөгчд гэх юм бол тий орон орны миссүүдийн талаар бас ярихгүй юу? Ямар орны мисс илүү хүчрэх байсан? Магадгүй яг амжилттай төрүүлсэн миссүүдийн тухай онцлож хэлэх юм бол Нидерланд охин Grand Prix Шанглын авсан төрүүлж тэр охин би ер нь айгу угаасаа авна гэж бодож байсан аваасаа ч гэж хүссэн. Яагаад гэвэл тэр миний хувьд айгу төвчээртэй охин санагцаа. Яг бид нар нэг тайзны хойно ингээд би бас нэг буруу юм хийгээд ингээд нэг зохион байгуулагчтай амар загнуулсан байхгүй. Тэгэл уйлал би одоо виста ингэж байж чадахгүй би харьлаа гэл тэгэл уурлаад өстө хувцсан ингээл барайл ингээл нөө охтуудын дэргэд гэсэн чинь нөгөө маа Нидерландтай чинь би нэг баг болохоор ингээл надад айгуу сайн мэдээ хурж ирээд чи яагаад ингээд уурлаад байгаа уурлах шалтгаан байгаа мó гэл тэгс бид нар ч гэсэн байгаад ингэж тэгэлтэх юм би мэдж байгаа хгүй тэгтээ явахт нөгөө нэг амар загнуулсан тэрэндээ гомдоод бүр ингээл уйлцсан тэгэл чимээгөө тэгсэн чи яагаад буцах чаа гэдгээр би хэлэх үгүй болоод амар сонир болоод тэгс чи би л намайг буцчихсан ч би буцахгүй яагаад гэвэл би эндээ айгу спешиалтэй би энд намайг хүн болгон мисс гэж хүндэлдэг намайг хүн болгон Нидерландын төлөөсөн мисс хүн гэж нэрлэдэг Нидерландд очих юм бол би зүгээр л жирийн нэгэн Нидерланд охин тийм учраас би жирийн нэгэн Нидерланд болохыг хүсэхгүй байна гэд амар тийм төвчээртэй зан гаргасан тэрэнд нь би ингээл эндээ сургамж авсан тийм амжилт үзүүлэх юм бол би Монголоо төлөөсөн том мисс Монголын төлөөлөгч гэж хэлж болно тийм мэдээж гадаадын тэмцээн бол тэр бүр амар байдгүй одоо манай нэвтрүүлэг маш олон тэмцээнүүдийг сурвалжлан хүргэдэг учраас ямар саад бэрхшээл тохиолддог
бүгдийн сайн мэдж байгаа. Бид маш их баяртай. Тэгээд өөрт чинь маш олон одоо цаашдын гараа олон тэмцээн уралдаанууд хүлээж байгаа гэдэгт бол би бат итгэлтэй байна. Тэгэхээр магадгүй яг Малайз тулсан тэмцээний дараа ирсэн одоогоор ирсэн саналуд байна уу? Бас миний хувьд одоо оюундаа маш их хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна. Тийм учраас тийм учраас яг мисэрээ угаасаа мэдээж хоол олно гэж яахгүй бага насны мөрөөдөл залуу насныхаа одоо сайхан дурсамж гэж хэлж болно. А одооний зорилго одооний яг ингээд цаашдаа явах зорилго бол ерөнхийдөө сургуулаа сайн төгсөөд мэрэгчлэрээ сайн хуульч болоод тэгээд цаашаа явна гэж бодож байгаа. Тийм гэхдээ дараа нь мэдээж ер нь хажуугаар нь энэ загвар мисээ хөөцөлтөн л дөө. Гэхдээ мэдээж сургуулаа хийж ер нь хайж болохгүй. Болж байгаа дээр хитэн настай. 19 шүү дээ. Тэгээд ер нь Монгол улсаас оролцсон гэхээр яг энэ тэмцээний зохион байгуулагч чамд ямар хандж исэн? Ер нь чиний талаар ямар яриа тэнд явж исэн бол чи сонссноо? Тийштэй угаасаа миний Борголжин гэдэг нэр бол тэдний хувьд хамаагүй те ганцхан монгол хүн гэдэг маань тэдний хувьд маш чухал шүү дээ те. Тэгэд монгол хүн ямар байгаагаас шалтгаалж Монгол улс ямар вэ гэдгийг мэдэгдэн шүү дээ. Тийм учраас ерөнхийдөө маш их төвчээр шаарж явах хэвээр. Тэгээд ер нь надад амар их стресстэй байсан. Тэгээд амар их үүрэг том хариуцлага оногдсон болохоор бас ер нь жоохон ядарч исэн. Тэрнээсээ болоо стресстэй ингээд амар хэцүү байсан л та. Гэтэ мэдээж Монголыгаа төлөөлнө гэдэг чинь маш том бахархал шүү дээ те. Тэгээд Малайзууд тэгээд бусад орны охтууд Монголыг намайг 3 хэлээр ярихад амар гайхажсэн. Би нэг 10 жилдээ Орос руу сурдаг байсан. Тэгээ Оросуудтайгаа нэлээд найзалдаг. Тэгээд хятадд мэдээж сурдаг. Тэгээд англиар мэдээж ярина. Тэгээд яг ингээд чи ямар сони яагаад ингээд Орос хэлээр чи арай ирлизм шүү дээ яасан юм шүү дээ гэдэг амар их асуудаг байсан. Тэгээ би мэдээж хэлчихсэн Монгол бол хятад Орос хоёрын дунд байдагтэй хөрш. Тэгээд маш хамгийн том хоёр гүрнийхээ хэлийг сурах маш тийм шаардлагатай учраас би хоёулангийн сурсан байгаа. Бусад охтууд ихэнх нь дандаа спа хэл сонирхдаг. Намайг ер нь хэлнийхээ төвшнгөөр сайн байсан гэж үнэлж байсан. Тэгэхээр гадаад төрөлхийн хувьд юу гэж төгссөн бэ? Харин намайг чи Монгол юм уу гэж дандаа асуудагс. Би ч угаасаа цэвэр халах штэ. Тэгээд цэвэр халахаа одоогийн охтууд Монгол та нар над шиг охтууд хармаар байвал Монгол түрээд ирээ. Энд айгүй гой надаас илүү гой охтууд зөндөө байгаа зүгээр өстө нэрээ гэл Монголыгаа гайхуулж өгч байгаа юм чинь. Тэгээд хүн болго айгүй Монголын талаар сонирхож байсан. Ерөнхийдөө би Монголыг ч айгүй тэ манай бүжиг соёл нэг юм бүхний гайхажсэн юм. Гайхажсэн гэж айгүй мэддэг л тэ гэхдээ бас яг ингэж дүрээр нь ингэж үзүүлэхэд маш их баярлж исэн ямар гоё юм бэ гэж харж исэн. Is brilliant. My life is brilliant. My love is pure. Үзэгч та бүхэн тэгэхээр бит хоёрын ярианаас бас багч гэсэн зүйлийг ойлгосон болоо гэж бодож байна. Юу вэ гэхээр Монголын маш олон сайхан охтууд дэлхийн одоо хэмжээний олон тэмцээнд амжилт үзүүлж мэдээж эдгээр охтуудын нэр тэнд гарахаас илүүтэйгээр эх орны маань нэр хүнд цаашлаад урлаг соёл бүх зүйлийн маань сурталчилгаа болдог учраас бид Монгол охтуудаа байнга хайрлаж явах хэрэгтэй, дэмжиж явах хэрэгтэй гэдгийг би нэвтрүүлгээрээ байнга дамжин хэлдэг. Тэгэхээр эх орондоо яг энэ том амжилтыг ирээд авчраад ирэхэд хүмүүс хэрхэн хөгтөжсэн бэ? Би чи ер нь ихэнхдээ дандаа таньдаг хүмүүстэй л хэлжсэн маа шилмэл загварынхан мэдээж маш их байх бүр маш их бахархажсэн. Аав ээж бол бүр мэдээж чинь те надаас илүү баярлж байгаа тийм. За баярлалаа. Тэгээд эргээд бид нар уулзъя. Монголынхаа охтуудаараа сайн бахархаасаа гэж хүсэж байна. Тэгээд бас гадаад сурж байгаа оюутнууд нь зүгээр суугаагүй те бас одоо хичнээн гадаад байгаа ч гэсэн тий Монголоо төлөөлөөд бас тий хүн амьтанд ингэж Монголыгаа маш их сурталчдээ шүү. Бид нар залуучууд маань зүгээр суугаагүй байгаа тий Монгол улсаа хөгжүүлэхийн төлөө маш их хичээж байгаа гэдгийг хэлмээр байна. За үзэгчдээ манай ярилцлага энх өндөрлж байна. Одоо та бүхэн фэшн нэвтрүүлэг өргөжлүүлэн үзнэ үү? Тийм ээ Монгол охтууд мандтайгаа Монголын сайхан охтуудаа